За бүгдээрээ сайн байцгаана уу? Vibe Global Шинва группийн Sobonta багийн удахгүй Blue Diamond болох ган донголог байна. Тэгээд юун түрүүнд ямарсан та нартай ингээд өглөө өөртөө цаг зарцуулаад хувийнхаа бизнестэй цаг гаргаж та нартай баяр хүргье. Сайн байцгаана уу? Vibe Global Шинва групп удахгүй Green Diamond болох наран цэцэг спонсортой хамтран ажилладаг удахгүй Emerald болох Цэлмэг наран байна. Өнөөдрийн сургалтаар болохоор доктор Ойлиг аппаратны тухай орно. За доктор Ойлиг аппарат нь болохоор өмнө нь бид нар орсончлон одоо өндөр ийм долгионы давтамжтай ийм аппарат байгаа. За зөвхөн эрүүл мэнд биш бас гоо сайхны ийм өндөр ач холбогдолтой. За секундэд бол 20,000 герцийн 200,000 герцийн давтамжтай ийм долгионоор арсны гүнд орсноороо дотроос нь булчингийн суллаж өгөх, чангарсан булчингийн суллах, цусны эргэлтийн сайжруулах, за тэгээд хаванг нь буулгах ингээд олон төрлийн үйлчилгээтэй байгаа. За тэгээд мөр нуруу биеинд за тэгээ гидэс хөл гээд ингээд биеинд бол хэсэгчлээ тус бүрд нь орж болдог. За хөлөөр нь суугаад одоо дасгал хийх боломжгүй хүмүүс бол хөлөөр нь суугаад явж захтаа хүртэл ингээд цусны эргэлтээ сайжруулад эсийн төвшөнд нь ингээд дулаацуулж өгснөөрөө хүний тархлааны систем аягүй сайжирдаг. Одоо болохоор бид нар зөвхөн нүүрэнд хэрхэн хийх вэ? Нүүрний одоо лимфийн урсгал одоо цээжний булчингийн одоо чангалыг сурлаж өгснөөрөө нүүрний эрүү хэсэг өргөгдөх. Тэгээд ингээд нүд орчмын булчин сурлаж өгснөөр нүдний эргэн тойрон бол аягүй гоё өргөгддөг байгаа. Тэгэхээр энэ аппаратныхаа одоо үйлчлэгээ хэрхэн хийх вэ гэдэг дарааллыг үзье. За доктор Ойлиг аппаратаар нүүрэнд бол яг 7 хоногт нэг удаа 10 минутаар хийдэг. Бид нар нүүрний аппаратаараа өдөр болгон хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өдөр болгон хийж байгаа үйлдэлийг 7 хоногт нэг удаа хийж байгаа л гэсэн үг. Тэгээ Ойлиг аппаратаар явсны маргаашаас нь эхлээд ер нь бол үр дүн гардаг. За Ойлиг аппаратанд массаж хийх гелийг танилцуулъя. За энэ гел нь болохоор энэ өндөр давтамжтай долгионыг хүний арьсанд бол цочрол өгөхгүйгээр арьсны гүн рүү нь одоо гиподерм давхарга нөгөө өөхөн давхарга руу чинь маш сайн түлхэж өгдөг юм давуу талтай гел байгаа. Тэгээ 10 минутаа болохоор 5 минутаар нь хоёр талтай хийнэ. За тэгээд энэ нөгөө газардуулагчтай учраас одоо хэрэглүүлж байгаа хүнийхээ биед нь ингээ гараар өрөх юм бол тог зохино. Тийм болохоор биед нь хөрөхгүйгээр массаж байна. Өөртөө хийхэд бол тог зохгүй зүгээр. За ер нь бол эхлээд хүзүүнээс эхэлнэ. Нөгөө лимфийн урсгалаа эхлээд чөлөөлж өгч байгаа учраас. Тэгээ нүүрэнд хийхийн урт талд эхлээд хүзүү нуруундаа хийвэл бүр илүү үр дүн мэдрэгдэнэ. Яг өөр ингээд 7 хоногт ганц удаа хийж байгаа учраас шууд ингээд нүүрэндээ хийгээ явсан ч болно.
Энэ хөмсөг дагаад ингээ булчин чин чангараад ирэхээр зохиог амар хүнд ингээ дарчдаг. Тийм болохоор хөмсөгний дээдлийн булчин бол амар сайн суллаж өгснөөр зохиог өгнө. Чичиргээтэй явж байгаа. Тэгээд дээрэс нь улаан лед гэрэлтэй. Энэ нь болохоор арсны гүн рүү шууд лед гэрлээрээ шарж өгч байгаа бас. Юунд явах нь болохоор арай нарийнхан шүү байсан уу? Тий, арай нарийнхан. Энэ болохоор энэ дээр явах юм. Тий, эхчийн хувьд бол яг нэг одоо ингээд яг хүзүүний энэ хэсэгт нь ингээд нэг чангарсан юм байгаад байгаа байхгүй юу? Хүзүү тэгээ нуруунд дээр нь байна. Тэгэхээр энэ хэсгийг ингээд айгуу гоё суллаж өгснөөрөө сулраад ингээд ирүү уул татагдана. Тэгээд яг хөмсөгний дагуу бас нэлээд чангарсан байгаа байхгүй хөмсөг. Тэгэхээр энэ хэсгийн булчинг нь бас суллаж өгснөөрөө нүдний хэсэг бол айгуу гоё чангарна. Тэгээ ер нь бол ингээд хоорондох энэ зайнууд бас нэлээд багасаж өгдөг. Тэгээ өнөөдөр болохоор ингээд яг өргөгдсөн мэдрэмж төр хугацаанд авч байгаа байхгүй юу? Маргааш болоод ирэнгүүт мэдэгдэм ингээд нүүрний хаван буураад одоо энэ нөгөө нэг жоохон болдок хэрүү гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ энэ нэрүү багасна. Тэгээд нүдний эргэн тойрон орчин бол нэлээд сайн татагдаад будагны шингэл төртөл нэлээд сайжирчдаг. Хүмүүст санал болгоход чигшил муутай арьсан дээр бол болохгүй байхгүй юу? Тийм. Тэгэх юм бол арьчин бүр илүү арзаана. Та амплаа ер нь бол одоо нөгөө нэг одоо өчигдөр хийчээд өнөөдөр бас хийлгэж гин гэж ярьж штэ. Тэгэхээр бид нар нөгөө амплаа цацаад
арсны чинь нөгөө нэг чигшил нь нэлээд сайн өгцөн хандсан чигшилтэй учраас энэ аппаратаар ингээ массажлахад арсан зүгээр байгаа байхгүй юу. Одоо энгийн одоо ингээд нөгөө огт аппарат хэрэглээгүй, үүдлээс хэрэглээгүй хүмүүст санал болгох юм бол 7 хоногт нэг л удаа хийхгүй болохгүй. Яг л арсан нөгөө чигшил муутай хуурай арсан дээр өндөр давтамжаар явчих юм бол ер нь бол ард зайн. Тийм болохоор маш сайн чигшил араас нь өгөх хэрэгтэй байхгүй юу. Тийм болохоор бид нөгөө 7 хоногт нэг гэж яриад байгаа. Өөртөө болохоор бид үүдлээсээ өдөр болгон шүршээд маш сайн өндөр чигшилтэй байгаа учраас аппаратаараа бол массажлаад байгаа байхгүй юу. Булчингууд чинь чангарчхаараа ингээд хоёр тишээ зааг үүсгээд хүчлээ үүсээд байгаа байхгүй юу. Тэгээ уян хатан ингээд булчин чинь агшид сундаг эргэтэн чи чангараад ингээд явчихаараа агшид сунахгүй яг ингээд чангараа бондоогоод ирэхээрээ тэр дунд нь хүчлээ амар гүн үүсээд байгаа байхгүй юу. Нэвтрүүлэл зам дээр явж байгаа юм шиг ингээд байна шүү дээ. Гээл болохоор өөрөө бас үүдэлстэй юу? Тийм, энэ гээл маань өөрөө үүдэлсийн агуулмж нь бас 10% тай байгаа. Одоо нөгөө бидний нөгөө хэрэглээд байгаа нөгөө цагаан таглалтаа юу юм? Тийм. Серумээр бол болохгүй. Би тэд ботокс тосоор хийж үзсэн. Ботокс тосоос айгүй гоё болдог. Серум нь болохоор тийм, серум ч болохоор өөрөө маш хурдан шингэдэг. Тийм. За, ерөнхийдөө дуусчлаа. За.